Сайн байцгаана уу? Завсарлага подкаст эхэлж байна. Манай дугаарын зочноор онцгой төрийн бас байгууллагын захирал Эрдэнэ Очир болон бодлого залуусын ил төрийн бас байгууллагын нэгтлэн уянгаанаар оролцож байна. Өнөөдрийн ярилцах сэдэв бол Эрдэнэ Очир яг иргэний хувьар үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээллийн тухай ярилцсан. Ямар асуудлаар вэ гэхээр улсын их хурлаас 2023 онд баталсан нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дээр одоо иргэний үндсэн эрхийг зөрчижээ гэдэг байдлаар мэдээлэл гаргасан гэж ойлгож байгаа. Тэгээд энэ дээр бол 5 үндслэл байгаа юм байна. За яагаад нэгтлэн хүн урьсан бэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой учраас нийгмийн даатгалын шимтгэлтэй давхардуулсан шимтгэлтэй холбоотойгоор байгууллагууд дээр ямар асуудал үүсдгийг, яг үндсэн эрхийнхээ хувьд бол ямар асуудлуудыг зөрчиж байгаа вэ гэдэг талаар гурлаа ярилцъя. За тэгээд эхний асуултыг Эрдэнэ Очироос асууя те. Ямар учраас энэ одоо мэдээллийг гаргава. Сүүлийнх нь бол 2024 оны 2 сарын 27-нд гаргасан юм байна. Өмнө нь бас гаргаж ирсэн гэж ойлгож байгаа тийм. За. Манайх онц нүүдлэгийн хуулийн фирм гэрүүлэгч компаниуд байж байгаа. Тэгэхээр нэг гэрүүлэгч компани маань нэгтлэн залгаад хуульчаа бидний юунаас багшаас нэг хичээл авсан юм аа. Тэгэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаагийн нөгөө хичээл сургалт авчаад нийгмийн даатгалын шимтгэлээ суудгаж авч үлдэх гэсэн чинь өгөхгүй үлдэхгүй гэдэг ингээд зөрчил үүсээд байна. Яах вэ? Яаж харуулах вэ гэж асуугаад. Тэгээд нийгмийн даатгалынхаа хууль руу яваад байгаа тартал яалтчгүй нийгмийн даатгалын тухай хууль дээр ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэвээр иргэнээс ажил гүйцэтгэл авсан болвол нийгмийн даатгалын шимтгэл одоо тухайн ажил гүйцэтгсэн иргэн одоо сургалт авсан багш ажлыг гүйцэтгүүлсэн хуулийн этгээд хоёр аль аль нь төлөх. За тэр заавал төлөх. Тэр заавал төлөх буюу ажил одоо сургалт авсан багшаас суудган авах төлөвийг тухайн байгууллага нэгтлэн судгаа аваад өөрийнх нь нийгмийн даатгалын өөрт ногдох нийгмийн даатгалын 12% нэмээд тэгээ нийгмийн даатгалын санд тушаах. За дээр нь бас хувь хүний авралын албан татвар тий хуулиараа байж байгаа. Ийм үүрэгтэй болоод энэс болоод ингээд нэгтлэн одоо тухайн багш хоёрын хооронд зөрчил гарч байгаа. Тэгээд энэ асуудал өөрөө яг зөв үгүй юу гэдэг би энэ асуудлыг шийдэх гээд угсаар наваад утсан чи энэ юусөө юуны нийгмийн даатгалын тухай хуульд байгаа үндсүүлийн буюу үндсэн эрхийн зөрчил байна. Энэ зохицуулт заалт бол зүй ёсны буюу байх ёстой зохицуулт биш байна гэж үзээд. Тэгэд нийгмийн даатгалын хуулийн тухайд нийгмийн даатгалын хууль гэж байсан 2021 онд нийгмийн даатгалын тухай хуулийн тодорхой тэр нэг удаагийн ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр байгаас гүйцэтгэсэн ажлаас нийгмийн даатгалын шимтгэл заавал судгаж авна аль аль талаас тийм. Энэ заалтыг үндсүүлийн цэцтгсэн. За би гаргасан мэдээллийг ерөнхийд нь хевлэж аваад уншсан л да 5 үндслэл байна гэж харсан. Бидний яриад байгаа ч юм бол ерөнхийдөө давхардуулсан нийгмийн даатгалын шимтгэл буюу хөдөлмөрийн харилцаа үүсээгүү ажил олгогч биш харилцаанаас тий одоо юу гэдгийг би өөрийнхөө мэдлэг ур чадвараар та өөрийнхөө мэдлэг ур чадвараар хуулийн зөвлөг үйлчлэгээ үзүүлдэг ч юм уу гарын авлага боловсруулдаг ч юм уу энэ тохиолдолд бол тэр байгууллагын бүтэн цагийн ажилтан болоогүй гэсэн үг шүү дээ тийм учраас эндээс ийм өндөр шимтгэл авах нь буруу байна гэж үзсэн гэдэг байгаа тийм яг байгууллага дээр одоо бодтой гардаг одоо юу гэдгийг гэрэлж ажиллаж байгаа хүмүүсээс ямар нэгэн гомдол ирдгүй ер нь нэгтлэн бодох бүртгэл дээр ер нь энэ асуудал хэр төвөгтэй үүсгэж байна. Төвөгтэй шүү дээ. Одоо яг амьдрал дээр болохоор тэр хүмүүс ч юм бол бараг л нэгтлэнгууд аваад байгаа юм шиг харцдаг байхгүй. Тэгэхээр шинээр шинжлэгдсэн нийгмийн даатгалынхаа сайт дээр болохоор үүссэн шүү дээ. Иргэний хуулийн 343 359 буцаж адилтгах гэрээг бүр зааж оруулж ирээд аавна гэж заасан байхгүй. Тэгэхээр нэгтлэнгууч ажиллаа хийж байгаа юм чинь тэгэл хуулиуд дагаал шимтгэлээ аваад төлнө. За жишээ нь манай байгууллагын хувьд гардаг нэг хүндрэл байна. Гэрээлэн гүйцэтгэх ажлууд айгүй хийгддэг. Төрийн бас байгууллага чинь хүний нөөцийн хувьд айгүй цөөхөлн шүү дээ. Тэгэхээр зарим одоо судлаач энэ төр авах юм ажлууд гарахаар судлаач маань юу гэж хэлдэг вэ гэхээр баримт шивчил дан чинь хуулийн дээр угаасаа баримт шивэх боломж байгаа гэд хэлдэг. Тэгэнгүүт нэгтлэн маань үгүй гэдгээ. Тийм боломж байхгүй. Яг одоо энэ удаадаа тэр хүндээ хохирлгүй бид нарт ингээ зүгээр юм шиг харагдаж байгаа юм нэ. Ирээдүйд бол юм асуудал үүснэ гэдэг. Тэгэхээр тэр ирээдүйд үүсэх асуудлын талаар уянга яагаад баримт шивж болохгүй байгаа юм. Энэ хуулийн дээр ер нь юу гэж орчоод асуудал үүсэж байгаа юм гэдэг. Тэл чинь нөгөө татварын газраас болохоор манай хуулиараа бол болно гэж зөвшөөрнө гэд тайлбарлчингууд хоо хүмүүс болох юм байна гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгэхээр дахиад нийгмийн даатгалын хуулиараа заавал хавс төр шимтгэл гэдгийг ойлгохгүй татвар болно гэсэн штэ гэд буруу ойлголт өгöd.
Тэгээд нийгмийн татгалзлын хууль дээр заалсан заавал авах ёстой шимтгэлээ гэж заасан юм би төлөхгүй бол дараа нь алдан торгуул төлнө. Хууль дээр байгаа гэсэн. Тэгэхээр энэ нөгөө Эрдэнэ очир Баярхуу нарын гаргасан мэдээлэл дээр нэг хэд хүндэслэл нэ дөрөвт хүндэслэл дээр хүн амын орлогын татварын тухай хууль нийцээгүй байна гэсэн хүндэслэл байсан. Тэгэхээр энийг хэлж гин гэсэн үг. Тэгээ миний ойлгож байгаагаар татвар дээр зөвшөөрсөн. Гэхдээ нийгмийн даатгал дээр зөвшөөрөхгүй байгаа гэдэг нь хэрвээ хитэн манай байгууллага жишээлбэл аудит орлоо гэж бодъё л да. Аудит ороод шалгангууд нэг хүн дээр ий баримт шивцэн эсвэл зөвхөн хүн амын орлогын татварыг авцсан байлаа гэж бодохоор тэр дүн нийгмийн даатгал дээр зүрх юм бол манай байгууллага дээр торгуул болох гэдэг юм гэж ойлгож байгаа зүг үү? Энэ үндслэгийг жоохон хэрэгжүүлж тайлбарлал. Одоо хүн нэг компанитай хамтарч ажиллаад гэрээ байгуулад өөрөө хийж байгаа нэг ажил мэргэжлийн бизнес биш үү? Чинь хуваарь хөдөлмөр хуваарь бизнес эхэлж байгаа байхгүй. Хуваарь бизнес эхлээд нөгөө бизнесийн гэрээнийхэн хөлсийг буюу үнийг авах гэсэн чинь өөдөөс нь нөгөө компани нь би чамаас ажилтны нийгмийн даатгалын шимтгэл авна гэл. Тэгэхээр нөгөө тэнцүү харилцаатай тодорхой гэрээний үндснээр ажлыг хийж өгч байгаа хүн чинь дургуутсан. Тэгээ нөгөө буянгийн жагаахыг хэлдэг шиг би чиний ажилт юм уу гэл. Ингээл маргаа байсан шүү дээ. Тэр бол тэр хүн өөрөө цаатлынхаа харилцааг ойлгоод байгаа. Тэгтэл манай хууль нь өөрөө харилцаанаасаа өөр нөгөө нийгмийн харилцаагаа гажуудуулсан зохицуулт байгаа учраас тэр хэсэг дээр очингуудаа нийгмийн зөрчил үүсгэж байгаа. Тэгэхээр үндсэн хууль зааснаар хүн компани байгуулж бизнес эхэлж болно. Компани байгуулахгүйгээр хуваарай бизнес эхэлж болно. Хуваарай аж ахуй эрхлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд хуваарай бизнес эхлээд бизнесийнхээ хөлсийг авах тэр нийгмийн даатгал ажилтан ажил олгогч гэдэг харилцаа яригадад эхлэхтэй чинь үндсэн хуультайгаа зөрчилдөж байгаа, иргэний хуультайгаа зөрчилдөж байгаа. Өөрөөр хэлбэл бизнес to бизнес харилцаанаас ажилтан ажил олгогч хоёрын харилцаанд тавигддаг шимтгэлтэй нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйлийг авахаар зохицуулт хийгээд байгаа. Тэгвэл хувь хүний орлогын албан тушаалын тухай хууль дээр чинь хувь хүний үйл ажиллагааны орлого гэж хэлж байгаа. Хувь хүний үйл ажиллагааны орлого чинь хуваарай бизнес эхлээд олсон орлого. Тэрнийг татраа төлөөд ингээд тайлагнаа явна. Тэгвэл одоо тухайн тохиолдолд уг нь бол цалин хөлснөөс суудхан тооцох нийгмийн даатгалын харилцаа маань нөгөө хувь хүний орлогын албан тушаал дээр хуваарай эхэлсэн бизнес хувийн үйл ажиллагааны орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авагдана гэдээ яриад тэгтээ. Татвар бол татрын хуулийг л харж байна. Та бол хувь хүний орлогын албан татварын тухай хуулиараа одоо тайлангаа өөрөө гаргаад ингээд төлчих болно гэд тайлбар хэлждэг. Тэгэнгүүт нийгмийн даатгал бол заавал хуулийн заавал аавна гэсэн нийгмийн даатгалын байцаагч заавал аавна гэнэ. За тэгээ сая ярьлаа одоо ингээд хувь хүнээр хийдгсэн ажил дээр нэг удаагийн ажил дээр нийгмийн даатгалын шимтгэл энэ зөрчилдөөнөөс болоод ингээд авч чадахгүй ихэнх нь авч чадахгүй шүү дээ. Одоо тэгээд нөгөө нэг гомдохгүй тулд ингээл юу ч гэсэн хөл явуулна тийм. Хожимо нөгөө нийгмийн даатгалын улсын байцаагч гэдэг хүмүүс форумтай хүмүүс жавж байгаа хян шалгалт тэгээд акт тавина. Алдан торгуул төлөвлөнө. Тэгээд зөвхөн алдан акт тавиад зогсохгүй 2017 оны 90 хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх гээд гэмтэрэг нөгөө татварын төлөхөөс зайлсхийх гээд гэмтэрэг ба штэ. Тэрнтэй адил тийм гэмтэрэг бүр яац эрүүжүүлсэн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл даатгалын шимтгэлийн төлөөгүй байжгаад гэмтэрэгтэн болох нь штэ. Одоо энэ даатгалын харилцааг төр явуулж гинүү, иргэн явуулж гинүү ямар ч үг нь ялгаагүй шүү дээ. Даатгалын харилцаа. Шимтгэлийн төлсөн бол хожимоо тэр даатгалынхаа юуг авна, үр шимийг авна гэдэг. Тэгтэл одоо зөвхөн компани дээр аваад үзэх юм бол биднийг одоо юуны аж ахуйн юуны машиныхаа даатгалыг төлөөгүй байна гэд шоронд хийж байгаатай л адил болчиход байгаа байхгүй юу? Үндсэн утгаар нь авч үзэх юм бол тэгээ ингээд зөвхөн зөрчил болон торгуул шийтгэлээс гадна эрүүжүүлсэн энэ харилцаа. Тэгэхээр энэ эрүүдээр хэн очиж энэ дээр очиж унах вэ гэхээр одоо мэдээж компани захирал нэгтлангууд бол ажилтан болон өөрөөсөө нэг хөдөлмөрийн гэрээтэй ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхгүй байна гэж байхгүй тийм. Яг энэ дээр нөгөө нэг удаагийн хүнээр хувь иргэнээр хийлгсэн ажил үйлчилгээнээс авах шимтгэл дээрээ төлөн төлөхгүй гэдгээс болоод төлөхгүй үлдээч аваад яг энэ дээр бас хоёр өрөнд орох захирлын шоронд орох асуудал яригдчихэж байгаа байхгүй тийм. Тэр нэг юуны бас нэг 2003 4 оны үед нэг нөтийн бичлэгтээс нэг баахан захирлууд шоронд 2003 компани захирлуудыг ирүүлсэн шүү дээ. Энэ одоо хизээ энэ хуулиар нэг тийм болох боллоо гэдэг.
Тийм байна тий. Одоо яг бид нарт дахиад үүсэж байгаа хүндрэл байгаа тий уянга хүмүүстэй ингээд гэрээлэн гүйцэтгэх ажлууд хийгээд одоо нэг цагийн лекц уншсан төлбөр 150 мянган төгрөг байсан ч тэрнээс авна. Тэ бүх татваруудаа авсаар адилхан чи 34 орчим хувь бараг болчихж гинөө. Ингээ бүх татвараа авчаар нөгөө гар дээр очих мөнгө жоохон болчин тий. Тэнгүүт нөгөө төсөл дээрээ гэдэг юм уу үндсэн юм дээр тусгагдсан мөнгө нь угаасаа цаанаасаа 100 мянган төгрөг байсан бол яах ингээд тэнгүүт дахиад бүр ингээд 34%-аар 60 мянга болж буух ийм асуудал. Тэгэнгүүт бид нарт одоо хүмүүстэй гар дээр олгох мөнгө гэж нэг ярих юм өсчээд байгаа тий. Тэрэн дээр хүмүүсийн юм тэгж ярих нь ерөн зөв юм уу? Одоо эсвэл энэ үйл ойлголтыг таслахын тулд зайлшгүй болчиход байна уу? Хүмүүс мэдээж тэр баг хөлсөн чиндээ гар дээр авах 80 мянга авъя л гэж. Тэгэхээр байгууллага болохоор тэр хүнд гар дээр 80 өгөхийн тулд байгууллага тэр шимтгэлийн тааж байгаа юм шиг болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр чин хүмүүс тэхгүй байгууллага өөрийгөө бодоод 80-с чин бид нэр татвар нэмэн татгал суудах наагууд хүндээ бүр жоох юм очихгүй. Тэн дээр чин л хэцүү болчиход байгаа. Тийм. Тэгэхээр одоо нөгөө гэрээн дээр тавигдсан үнийн дүн хүнийхээ гар дээр очих дүн хоёр нь зөрүү болчихгонгод ингээд нэг юм бид нар илүү мөнгө аваад байгаа юм шиг тий байгууллагууд нь илүү мөнгө аваад байгаа юм шиг юм болчиход байна. За дараагийн нэг чухал хэсэг нь болохоор хувь иргэн аж ахуйн нэгжийн хооронд ялгаатай бизнесийн юм орчин бүрдүүлчлээ гэсэн үндэслэл байна лээ. Энийг нэг жоохон дэлгэрүүлээд тайлбарлаад хөө энэ яагаад ийм хувь хүн аж ахуйн нэгж хоёрын хооронд ялгаа үүсгэж байна. Тэгээд бизнесийн хувьд тийм ялгаатай орчин үүсгэжлээ гэж үзээд байгаа вэ. Үндсэн хуулиараа одоо хувь хүн байна уу, компани байна уу ижил татвар явчинтай байгаа тийм. Ижил одоо тэгш өрсөлдөх боломжоор л хангах хэрэгтэй. Ямар нэгэн ялгуулан гадуур хальт нэг нь нэмж нэг нь өгсөх тийм байжлахгүй. Тэгтэл энд ямар үйл процесс болоод байна гэхтээ. За нэг компани ингээд нэг ажил хийлгүүлэх. За магадгүй нэг юм фемида хийлгүүлэх юм захиалга өгөхөр болъё тий. Тэгсэн чинь үнийн санал авсан чинь юуны энэ фемидаг нэг 100 мянган төгрөгөөр хийгээд нэг иргэн нэг компани хийв. Үнэ үг. За хэрвээ тэр компанитай энэ фемидаг хийлгэхээр гэрээ хийх юм бол 100 мянган квитанс шилжүүлэл болоо. Ямар нэгэн татвар шимтгэл гэх юм байхгүй. Нөгөө иргэнээр энэ фемидаг 100 мянгаар нь уг нь бол аль адилхан чанартай яаж байгаа тий хийлгүүлэх гэсэн чинь 100 мянга биш. 1000 даатгал одоо өөрөөсөө төлөх нөгөө хонос суудгаж авах гээд үндсэндээ бол баг 130 мянгаар хэлэх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр компани одоо энэ ажлыг хийлгүүлэх гэж байгаа компани ямар сонголт хийх вэ? Дандаа компаниг сонгоно. Дандаа нэг юуны тамхтай нэг хөл итгээд байхыг шаардаж байгаа. Эсвэл нөгөө иргэнийг нэг компани байгуулад иргэдэг. Нөгөө иргэн 100 айлтай очиод нэг тамганы зөвхний компани байгуулчихна. Тэгээд дараа нөгөө зөвхний компанийхаа татварын тайлан юмныхаа учрыг олохгүй бүр тэрнээсээ юм орч унана. Тэгээд нөгөө хиймлэр баахан зөвхний компаниуд байгуулагддаг. Тэгээд энэ нөгөөдгийнхэн тайлан байлан нэгтлэн бод хувтгэлээ нөгөө хөл идэхэд ч хариуцлага өндөр шүү дээ. Энийг үүсгэж чадахгүй тэгээд энэ хуваараа бизнес эрхлэх нь хоёр талаар ингээд хязгаарлагдчихж байгаа. Компаниараа за хувь хүнээрээ ингээд явах орчингийн сонголтын нэг хязгаарлалт өгчл хувь байх юм бол ямар ч тохиолдолд үнэтэй учраас бизнесийг байхгүй болгочих. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө нөгөө чадал, мэдлэг, ур чадвар одоо ингээд гарын урд үгээ ашиглаад бизнес хийх нь зах зээл нь байхгүй болчихж байгаа учраас нэг компанид л орж ажиллана шүү дээ. Тэгтэл хүн өөрийнхөө төлөө шууд ингээд ажиллаж байгаа тохиолдолд ямар ч одоо үр бүтээл гаргана те хичээж зүтгэн. Тэнгүүт нэг цалиа аваад нэг хүний ажлыг хийгээд байхын үр бүтээмж авчиг шалгана да. Тэгээд цаад утгаар энэ бүр нийгмийн бүтээмжийг бууруулчихад байгаа байхгүй энэ хуулийн зохицуулалт чинь. Өөрийнх нь төлөө ажилдаг хүмүүсийг мохогоод заавал нэг хүний компанид ажиллах тэгээд компанитай байх юм шиг. Тийм л юм л шахаж болж байгаа юм л да. Одоо хамгийн сүүлийн үндэслэл буюу зохицуулт хэрхэн говьлсон талаар гэдэг үндэслэл дээр бол би уншаад бас нэлээд толгой өргөсөн л дээ. Анхны нийгмийн даатгалын тухай хууль 94 онд батлагдахдаа ямар байсан тий. Тэгээ энэ дотор иргэний хуулийн 343 359 дугаар зүйл заасан гэж юу яриад байгаа юм тий. Яг юу говьлаад ямар өөрчлөлт болох ч вэ? Энэ нь яг үнцийг зөрчсөн гэдэг одоо үндэслэл болж чадхаар байна уу гэдгийг тайлбарлая тий. Энэ нийгмийн даатгалын тухай хуулийн энэ болохгүй байна гэдээ гаргаад тавих тий.
наа чин өмнөх хуулиудад 15 оны хууль мөлөөс л уламжилж ирсэн угаасаа л байсан заалтчтай гэж тайлбарлаад байдаг байхгүй юу? Хууль тогтоох ч юм уу эсвэл засаг захиргааны зүгээс. Тэгтэл энэ цаанаас анаас юм байсан юм гээд аваад үзсэн чинь Монгол улс ч өмнө нөгөө нийгмийн даатгалын тогтолцоо байгаагүй. Тэгээ 94 онд анхны нийгмийн даатгалын тухай батлагдсан юм билээ. Тэрний өмнө нөгөө хөдөлмөрийн дэвтэр дээр бичлэлт хийдэг байсан шүү дээ. Тэгээд нийгмийн даатгалын тухай батлагдахтаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх гэдэг нь нөгөө юуны ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ хийж байгаа. Компанитай хөдөлмөрийн гэрээгээ байнга ажиллаж байгаа. Эсвэл иргэнтэй ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаа хүн заавал төлнө гэдэг залттай. За энэний эсвэл аягүй хүчтэй. Яагаад эсвэл гэдэг чинь бол энэ чинь тусдаа шүү гэж зааглаж өгч байгаа байхгүй юу? Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулна. Иргэнтэй ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээ гэдэг маань одоо нөгөө гэрээ үйлчлэгч одоо туслах малчин гэдэг юм харилцаа байна шүү дээ. Бас байнгын хөдөлмөрийн харилцааны шинжтэй урт хугацаагаар үргэлжилдэг нэг удаагийн биш. Тийм харилцаан дээр бол нийгмийн даатгал төлнө шүү. Иргэнд туслахаар ажиллаж байгаа бол гэсэн утгатайгаар. За гэтэл юунд энийг 2015 оны нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт оруулахдаа нөгөө эсвэл гэдгийг болон болгоод иргэнтэй аж ахуй нэгж болон одоо бусад хуулийн этгээдтэй гэдэг бүх төрлийн хуулийн этгээд иргэнтэй ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээгээд бүх төрлийн гэрээнүүд нь ороод ирчихсэн байж байгаа. Заавал болчихсон. Ингээд ороод ирэнгүүт нөгөө иргэнтэй аж ахуй нэгж байгууллагатай ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болж хувирсан байхгүй. Тэгээд тэгээд орсон өөрчлөлтийнх нь учир шалтгаан нь бас тухайн үедээ нөгөө нэгтлангууд биш дээ ихэнх нэг байгууллагууд зарим юунууд нь хөлсөөр ажиллах гэрээ хийгээдсэн билээ. Тэгмүүд энэ төц мөн олон улсын байгууллагууд те хугацаатай мөнгөтэй төсөлтэй байдаг учраас хөлсөөр ажиллах гэрээ байгуулад ингээд нийгмийн даатгалын шимтгэлэхгүй байна. Тэгвэл хөлсөөр ажиллах гэрээг нь заавал оруулчих. Гээд нөгөө эсвэл энэ болон гэд боломж нь бол аль аль нь орно гэсэн зохицуулж штэ хуулийн одоо томьёоллоо. За ингээд 15 оноос эхэлж шинэ ийм заалт авсан. Нэг хацаг шүдний зүрх өгч эсвэл болон болгож өөрчилснөөр амар том юуны концепц өөрчлөлт болж ирсэн байхгүй. Техник тухайд энэ анзаараагүй. Хууль тогтоогч нь ч тэр нэгэмж анзаараагүй. Тэгээ одоо болох тэр энэ бүр анханасаа байсан юм шиг яриад байгаа нь бол төөрөгдөл. За тэгээд энэ хууль маань явж байгаад сая нийгмийн даатгалын ерөнхий болж 2023 онд батлагдлаа. За тэгтэл одоо нөгөө харилцаанд болохгүй юм чинь хүмүүс чинь гарцыг л хайн штэ. Тэнгүүд иргэний хуулийн нөгөө хөлсөөр ажиллах гэрээ ажил гүйцэтгэх гэрээгээс өөр төрлийн даалгаврын гэрээ хөрөнгө итгэмжлэх гэрээгээ хийгээдсэн байхгүй юу? Нөгөө юугаа аль аль талд нь 30% содголохгүй нөгөө үсэдсэн маргаана шийдвэрлэхийн тулд та нар энэ төрлийн гэрээ хийгээд байна өнгөтэй нэмээд болон ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилдах бусад гэрээгээд оруулаад ирчих. За жишээлбэл компани нэг иргэнээр ингээд портрыг хөлслөөд ачаа зөөлгсөн ч гэсэн тэр хүний одоо өөх мөнгнөөс нийгмийн даатгалын шимтгэл 12% татаж авах, судгаж авч үлдэх болчих өрөөд байгаа байхгүй юу? Ингээд дээрэс нэмээд өөрөөсөө дахиад нэг юуны ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл суулгаад нэг 22% авч нийгмийн даатгалын тайлан гаргаад тийш нь тушааж өгөн тий. Өөрөөсөө алхам тутамдаа нийгмийн даатгал төлөх болчиход байгаа юм. Одоо өдөр тутамдаа. Тэгээ энэ өөрөө нөгөө юуны нийгмийн харилцааны энэ өргөн хүрээг чинь бүхэлд нь хамаарсан. Одоо жүүлчлэл хөрөнгө итгэмжлэх даалгавар худалдааны комисс. Одоо худалдааны комисс гэдэг төв жишээлбэл одоо АМВ интергээд нөгөө сүлжээнүүд байдаг штэ. Тэд нар чинь юуны нөгөө худалдаа эрхэлсэн одоо нөгөө тодорхой бүтээгдэхүүнийг борлуулад тэрнээсээ нөгөө нэг шимтгэл юу авж байгаа штэ. Тэр хүмүүсээс чинь нийгмийн даатгал хүртэл ингээд аваад эхэлчихсэн. Энэ өргөн хүрээг хамраад ингээд хууль үйлчлээд 23 оноос 24 оны 1 сараас ингээд жил гаруй яваад эхлэхдээ баахан нийгмийн даатгалын шимтгэлийн үр төлбөр татвар торгуул гэдэг нийгмийн даатгал дээр боо юмсан. За тэгээд эн чинь болохгүй байна гэдэг талаар одоо баг нэгтлэнгууд орох туслах хийх болсон тий. Тэгээд дээрэс нь эн чинь бас олон нийтийн анхаарал хандаад ингээд эргэж одоо юуны хилээд байхаас сонсохгүй байсан хүмүүс чинь дахиад энийг эргэж засах хэрэгтэй байна гэд одоо бол юуны улсын хурлын гишүүн төвшин санаачлаад нийгмийн даатгалын ерөнхий хуулийн тухайн заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ингээд хуулийн төсөл өргөн барьчаад их хурдан хилцэгдээ явж байгаа.
За одоо тэгээд тэр хэзээ өөрчлөлт нь авах юм батлагдах юм бас энэ чуулган эхэлсэн яваад идэг. Бас хашааж идэг дээ л хашаа. Тийм байна тий. Тэгэхээр одоо энэ хуулийн өөрчлөлтийг ярьсан дээр их хурлын гишүүн санаачилж ярьсан дээр бол иргэд нэлээд оролцоотой байх, байгууллагууд оролцоотой байх юм шаардлага үүсэж байна гэж тий. Нэмэлтээр надад бас нэг зүгээр сонирхолтой санагдаад байгаа юм. Энэ үндслүүд дээр дурддагдаагүй шигсэндээ нийгмийн даатгалын шимтгэлийг одоо манад зочин багшаар ирээд ярьсан хүн дээр одоо тайлгнажлаа шүү дээ. Тэгвэл тэр хүн чинь тэтгэврт гарах гэж ирсэн байж таарад. Тэгснээ ямар нэгэн байдлаар одоо нийгмийн даатгал тайлгнаагүй байх ёстой байж таарангуудаа тэрийг буцаад засуулъя гэдэг асуудал үүсэж байгаа тийм. За одоо яг ингээ хуулийн өөрчлөлт явж байгаа дээр бас нэмээд хэлмээр байгаа тийм. Ийм зүйлүүдийг өөрчлөлмээр байна гэсэн юм байвал бас манай хоёр оролцогч хийж болох нэ. Надад бодогдож байгаа юм болохоор тэтгэврт гарах гэж байгаа хүн манай дээр ирээд зөвлөхөр ч юм уу эсвэл зочин багшаар ганцхан цагийн лекц уншаал явж байгаа тийм. Бид нар мөнгө өгч байгаа. Мөнгө өгч байгаа учраас овгнэр эргээсийн дугаар дансны мэдээллийг аваад одоо шивх хэвээр юмудаар шивээд ингээд тайлгнаад явнаа. Тэгэнгүүт ажилгүйдлийн тэтгэмж авах гэж байгаа хүн би өөрийнхөө дансаар авч болохгүй гэдэг. Бид нар зураг хөрөг бүх юм ингээд юутайгаа тий одоо данстай нийлэх хэвээр байдаг. Энэ дээр ингээд асуудал үүсэж байгаа. Энийг яаж зохицуулбал зүгээр гэж та хоёр бодож байна. Юун дээр тэтгэврийн хувьд болохоор бодлого залуусын хяналт дээр бас өмнө нь асуудал гарч ирсэн шүү дээ. Нөгөө тэтгэврт гарах гэжсэн хүн дээр нийгмийн даатгал шивцэн гэдэг. Энэ юу нь яах хэвээр юм. Яагаад ингэж тэтгэврт гарах гэж байгаа хүн дээр нийгмийн даатгал тайлгнаж болохгүй. Эсвэл нэг өмнө нь 40 кодтай ямар кодтай ч юм хоёр өөр кодоор шивдэг энтер гэдээ бас ярьж ирсэн. Энэ дээр нэгтлэнгийн хувьд юу нь яавал зүгээр байна. Яаж юу н асуудлуудаа шийддэг вэ? Маа чи тэр үед болохоор яг ажил гүйцэтгэх гэрээгээр гээд шивцсэн байхгүй юу. Тэгээ тэр хүн чинь болохоор өөрөө сайн дураараа нөгөө тэтгэрээ өндөр тогтоолох гээд төлж ирсэн юм билээ. Тэгээ давхардангууд байгууллагаас төснөг нь үндэслэл болгож авнаа гэд нэг юуны тэтгэр тогтоолох шимтгэлээ. Тэгэхээр манай төлсөнд бууруулчаад байсан. Тэгэхээр хүмүүсээ бас хохирож авах уу баахан давхар нийгмийн даатгал авчаад өндөр дүнгээр нь тооцдоггүй их сонир юм билээ. Тэгээ манай байгууллагаас ч өөрхий нэг 80,000 юм төлцсөн байгаа шүү дээ. Тэрийг нь тооцож авна. Тэгээд нөгөө хүн чинь өөрөө өндөр сайн дураараа өндөр төлж байгааг нь тооцохгүй. Тэгээд тэр нэг чинь хохирогоо тэр чинь бөөн бохимдол болж байгаа хгүй. Бохимдгаас өөр аргагүй юм лээ. Тэгэхээр үндсэндээ бол энэ нийгмийн даатгалын тухай бол өөрөө нийгмийн даатгалын ерөнхий хууль асуудалтай байна. Иргэдийг одоо бүх шатанд нь тэг бүх орлого дээр нь бол мүлжиж одоо заавал татвар авчийн. Гэхдээ тэрнийхээ үр шимийг эргээд яг бүрэн хүртэж чадахгүй байгаа. Тэгэхээр хүмүүст бохимдон дээрээс нь ядаж ийм тохиолдолд жишээлбэл шударгаар өндрөөр төлжсэн хүнийг өндрөөр нь авчих жишээ байгаа байхгүй тий. Ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд эрдэнэч юу гэж бодож байна? Хууль тогтоогч за эсвэл нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамныхан ч юм уу. Нийгмийн даатгал гэдэг бол та буцаагаад татвар биш ээ. Буцаагаад хөндөө өрөөгөөж өгдөг юм аа гэд. Тэгтэл яг энэ ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилдах гэрээгүйр иргэн хүний хийж гүйцэтгсэн одоо юуны орлого тий үйл ажиллагааны орлогоос олж байгаагаас нь шууд авж байгаа энэ 10%, 11.2% бол татвар хамгийн харгас татвар. Жишээлбэл зүгээр татвар бол тэр хүний одоо орж ирсэн орлого мөнгнөөс нь зарлагыг хасаад цэвэр ашигаас нь татвар авдаг. Тэгтэл энэ төрлийн татвар одоо нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нэртэй энэ татвар маань өөрөө шууд орж ирсэн үнэнд үгээс авдагаараа хамгийн харгас татвар дэлгэхэд байхгүй татвар болгож өрчөж байгаа байхгүй. За өнөөдрийн одоо ярилцсан сэдв бас үзэгчдэд их сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Яагаад тэгэхээр бидний өдөр тутмын амьдралтай холбоотой нийгмийн даатгалын ерөнхий хууль болвол жинхэнэ утгаараа одоо маш харгас татварын хэлбэр болоод хуурчжээ олж байгаа хувь хүнээрээ олж байгаа байгууллагаараа олж байгаа алхам тутамд чинь одоо татварыг суутгаж маш өндөр татварыг суутгаж байна гэдэг ийм үндслэлээр буюу иргэний үндсэн эрхийг зөрчиж байна тий ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх ажил мэргэжлийн ур чадвараа бусдад одоо үнэлүүлэх худалдах тий түүгээрээ орлого олох гэдэг одоо энэ чухал эрхийн маань зөрчиж байгаа юм зөрчил болжээ гэдгийг үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл гаргасан байна. Харамсалтай нь үндсэн хуулийн цэцэд 2 удаа хандхад хоёуланд нь бол авч хэлцээгүй байгаа нь харамсалтай. Уул нь улсын их хурал шүүх тий тэгээд үндсэн хуулийн цэц гэдэг ийм газрууд ч одоо бидний үндсэн эрхийг хамгаалах юм зорилготой үндсэн хуулийн цэцийн дээр ч одоо хөх тэнгэрлээ гэдэг гэж ярьдаг шүү дээ. Харамсалтай нь одоо хуулийн төвшөнд нь одоо бодлогын нөлөөлөл хийж
ажиллахаас өөр сонголтгүй болсон байна. Гэхдээ бас бодлогын нөлөөлөл хийгээд энэ заалтуудыг өөрчлүүлэх бас юм боломж одоо хэвээр байгаа гэж харж байна. Тэгээ бидний одоо иргэдийг төлөөж бас иргэдийн өмнөөс иргэд өөрсдөө ч гэсэн үндсэн хуулийн цэцэд хандаж ийм мэдээлэл гаргаж үндсэн эрхээс сэргийлэх боломж байдгийн байна гэдгийг бас өнөөдрийн подкастаас ойлгож авсан баг. Дээрээс нь нийгмийн даатгалын ерөнхий хуулийн талаар тэрэн дотроо яг энэ давхардуулсан шинжилгээний асуудал бол бүхэлдээ 4-5 үндэслэлээр бол энэ иргэний үндсэн эрхийг зөрчсөн зүйл болжээ гэдэг талаар мэдээлэл авсан байхаа гэж найдаж байна. За хоёр зочин маань одоо сүүлийн үзэгчдэд хандаж хэлэх энэ хууль дээр өшөө юуг анхаараасаа гэж бодож гин гэдэг юм уу? Тийм сэтгэл байвал хэлээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. За. Нийгмийн даатгалын энэ хууль одоо ингээд авъя гэлээ штэ. Яагаад гэхээр нийгмийн даатгалын сан өөрөө дандаа хасах гараад байгаа. Гэхдээ яагаад хасах гараад байгаа гэхээр ерөөсөө энэ өөрөө нийгмийн даатгалын тогтолцоо маань популизмын золиос болчихсон. Юуны малчтын нийгмийн даатгалын 50% төр даанаа. За эсвэл юуны 90 оноос 2000 он хүртэл одоо ажиллаагүй хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцож тэтгэврт гарах боломжийг нэмэгдүүлнэ. Нөгөө хүмүүсээс саналаа авахын тулд за малчид хялбар журмаар гардаг болно. За чи цаатан эмчин явах чөлөөлнө. Малчин эмчин чөлөөлнө. Чи цэрэг цагдаа эмчин чөлөөлнө гэл ингээл нийгмийн бүлгээр нь ингээл чөлөөлөөл, хөнгөлөөл чимтгэл авахгүйгээр тэтгэврт гаргаал. За магадгүй зарим нь ийм байдлаараа нөгөө хүмүүсийн саналыг аваад байна. Тэгээд энэ санал аваад нэг их хурлын гишүүн болно. Цааталт нь яг нийгмийн даатгалын сангийн зарлага нэг өгсөд гараад ирнэ. Тэр өссөн зарлалыг нөхөн гүйцээж бүрдүүлэхийн тулд хөдөлмөрлөж байгаа иргэдээсээ хөдөлмөрийнх нь үр шин болох орлогоос нь шууд татаа авах байдлаар энэ орон зайг нөхөх гэж оролдож байгаа ийм оролдлого. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөж бүтээх гэж байгаа хүмүүсийн хөдөлмөрөөс нь Германоос нь шууд татаа аваад зөвхөн та нар байж би тэтгэврт гаргадаг ёо гэдэг ингээд тарааж өгж байгаа нэг хэлбэр байхгүй. Энэний золиос нь өөрөө нийгмийн даатгалын хууль тогтолцоо болчихсон. За тэгээ болоогүй дээрэс нь яжидл банкнд авчиж хийж дампуурж байгаа банкыг мэдсэвж хийгээд алдчих юм. Тэгээд тэрнийхээ үр дагаврыг буцаагаал бидний төлөх байхгүй дээ шүү дээ тий. Тэгээ ийм гажиг тогтолцоо байгаа. Энийг засахгүй нэг юу яваадах юм бол энэ нийгмийн даатгалын салбар нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг юм огтосоо ер нь дампуурах үр дагавар байна л дээ. Хөдөлмөрлөж хийж бүтээж байгаа олон ажил зэрэг хийх чадвартай байгаа тий. Энэ хүмүүсээ буюу баг үндсэндээ залуучуудаа тий гол ажиллах хүчээ мохоож байгаа юм хууль шүү дээ тий. За окей. Уянга. Миний хувьд болохоор одоо бас энэ давхардуулан авдаг нийгмийн даатгалаа бас харж үзвэл зүгээр санагдаад байгаа. Одоо үндсэн ажиллаа хийж байгаа хүмүүс чинь давхар ажил хийгээд ажил гүйцэтгэхээр ажил хийж штэ. Ядаж тэрийг давхар авах ойлж тэр чинь дагаад бас давхар байгууллагад дарамт үүсгэл давхарцал юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа энэ ажил гүйцэтгэх энэ бүх гэрээг хамруулсан хууль бол харж үзэж үзсэн л дээр л тээ. Миний хувьд ч гэсэнтэй яг ингээ байгууллага тий. Байгууллага дээр бол ялангуяа төрийн бас байгууллага удирдах ажиллаж байгаагийн хувьд хувийн хвшил биш, тэгтлээ их ашиг орлого олоод байгаа биш тий. Бүх одоо хүнд өгж байгаа бүх төрлийн гэрээнээрээ байнгын юм өндөр татвар төлөө. Дээрээс нь ажилтнуудынхаа цалин дээр ч гэсэндээ маш юм өндөр татвар төлөөд яваад байгаа нь бол айгүй шудраг бас санагдаад байгаа. Тэгэхээр бүгдээрээ нийгмийн даатгалын ерөнхий хуулиа эргэж харах цаг болсон байна. Одоо хуулийн өөрчлөлт хийгдэж байгаа дээр нь оролцоотой байгаад тий энэ өөрчлөлтүүдийг бас хийлгэхийн төлөө оролцоотой байя гэж хэлмээр байна. Эрдэнэ очийн хувьд бол нэлээд тууштай бас ажиллах байх гэж найдаж байна. За тэгээд өнөөдрийн дугаараа өндөрлөө. Завсарлага подкастын эхний дугаар нийгмийн даатгалын ерөнхий хуулийн асуудлаар одоо иргэний үндсэн эрхийг зөрчлөө гэсэн ийм үндсэн эрхийн зөрчил байдлаар одоо үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан ийм кейсийн талаар ярилцлаа. Дараагийн дугааруудаар бид нар иргэдийн бодит амьдралд нэлээд ойрхон асуудлуудыг жишээлбэл дараагийн дугаар сүүхийн асуудлаар байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцай түр баяртай.